Эхний мэдээллийг хүргэе. Өнөөдөр цагдаагийн ерөнхий газраас Баяр наадмын зохион байгуулалттай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Баяр наадмын өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. За тэр чинээгээр автозамын ачаалал эрс нэмэгдэх тул ард иргэдийг цагдаагийн албаагчтай учир зүгөө ололцсон өнгөрсөн жилүүдийн адилаар хүндэтгэлтэй хандахыг хүслээ. За үзэгчдээ бүхэн Баяр наадмын үеэрх автомашины зогсоолын зөвшөөрөл авах гэж байгаа бол таны зөвшөөрөл аль зогсоолыг эзэлж болох талаар эсвэл автомашины зөвшөөрөлгүй бол нөөц зогсоолууд хаан сул байгаа талаар дараах мэдээллийг хүлээн авна. Автомашины дугаарын хязгаарлалт хуулиар батлагдсан 5 хоног буюу энэ сарын 11-ээс 15-ны өдрүүдэд үйлчлэхгүй. Баяр наадмын үеэр ойролцоох зогсоолыг ашиглах зөвшөөрөл өнөөдөр бэлэн болж холбогдох төрийн байгууллагуудаар дамжуулан тарааж эхэллээ. Тухайлбал А зөвшөөрлийг Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр инх тайвны гүүрээр нэвтэрч 120 мянгатын автобусны буудлын хойд уулзуураар баруун гарт дэш эргэж оюун түлхүүр сангийн хашаанд зогсно. Харин 2 дахь зогсоол нь замын цагдаагийн газрын баруун урд уулзуураар нэвтэрч хангуул дүүргийн Гандын гудамжаар яваад ДК зогсоолын хойд барилгын талбайд байрлах юм. За энэ зөвшөөрлийг Баяр наадмыг зохион байгуулах төв комиссоос олгож байна. Тэгвэл Ж зөвшөөрөл А зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар байрлуулах юм. За энэ төрлийн зөвшөөрлийг нийслэлийн аялал жуулчлалын газраас олгож байна. Тэгвэл ДК зөвшөөрлийг А, Ж зогсоолын нэгэн адил замаар явж Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулах юм байна. За энэ төрлийн зөвшөөрлийг гадаад харилцааны яамнаас олгож байна. Тэгвэл УГ зөвшөөрлийн талаар эрхэм үзэгчтэй төлөвлөлье. Замын цагдаагийн газрын баруун урд уулзуураар нэвтэрч их Монгол улсын гудамжаар яваад баруун гар тийш нийслэлийн гудамж руу эргээд хурд хорооллын урд зогсоол болоод Сурга Монгол компани зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж Зайсангийн арын замаар маршлын гүүр Олимпийн гудамж их Монгол улсын гудамжаар явж зогсоолын талбайтай хүрэх юм байна. За үе зөвшөөрлийг дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хилс олгож байгаа бол Г зөвшөөрлийг замын цагдаагийн газрын дүүргүүд дэх тасаг хилцүүд олгож эхлэхэд байна. Түүнчлэн автозогсоолын зөвшөөрөл аваагүй иргэдэд зориулан нөөц зогсоолуудыг замын цагдаагийн газраас зохион байгуулсан байна. Сеул рестораны хурдд байдаг шорон талбай хүртэл бид нар бас засварлаж энд одоо техник хэрэгслээ зогсоолоод урагшаа чигээрээ яваад алхаад орохоор ийм одоо нөхцөл болцоог хангаж байгаа. Тэгээ замын цагдаагийн газрын уулзуур гэх мэт ойр орчинд байгаа бүхий л одоо зогсоолуудыг одоо иргэдтэй техник хэрэгслээ тавиад явгнаар алхаж очихоор ийм зохион байгуулалтын асуудлыг хийж өгсөн. Үзэгчдээ автозогсоолын зөвшөөрөлгүй бол Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрны дараах нөөц зогсоолуудад автомашина байрлуулад тодорхой зайд алхах боломжтой юм байна. За ингэхдээ наадамчин олныг хол зайд алхуулахгүй байх үднээс Дүнжин гарав Төв Цэнгэлдэх хүрээлэн Мишель Экспо чиглэлд автобус үн төлбөргүй үйлчлэхээр болжээ. Түүнчлэн энэ жилийн наадмын үеэр нийт 2 удаа замын хөдөлгөөнийг нэг чигийн урсгалд шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал 7 дугаар сарын 11-ний өглөөний 9-өөс 11 цагийн хооронд замын цагдаагийн газрын уулзуураас урагшаа хөдөлгөөнийг нэг чиглэлд шилжүүлэх бол 12-ны өдөр хүү 7 худаг хүрэх зам дагуу Архангаа аймаг руу салдаг уулзуураас морь барианы зогсоол хүртэлх замыг мөн нэг чиглэлийн урсгалд оруулах юм байна. За энэ үед иргэд хот руу яаж ирэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тийм бол дархны замаас сонгож хот руу чиглэхийг замын цагдаагийн газраас анхаарууллаа. Иргэдэд бас удсан сэргийлэх чиглэлээр наадамдаа ялангуяа замын хөдөлгөөнд оролцохдоо цагдаагийн албаагчийн одоо тавьсан зохицуулсан зохион байгуулсан юмыг бас дэмжиж тусаж ажиллаарай. Өмнөх наадмуудаар манай иргэд маань бол аятайхан сайхан одоо цагдаатай хамтраад наадмаа хөдөлгөөнөө бас ихтэйгэн зохион байгуулсан. Яг л одоо энэ жишгээрээ хэдүүлээ наадад суулцвал зүгээр байгаа. Баяр наадмын өдрүүд дэх нийтийн тээврийн үйлчилгээний товоос одоо сонирдуулъя. Баяр наадмын өдрүүдэд Рэлбус өдөрт 3 удаа Төмөр замын Амгалан өртөөнөөс Дунд голын зогсоол, Улаанбаатар өртөө, Хар хорин худалдааны төв, 5 шар гэсэн буудлуудыг дамжин хүү 7 худгийн орчимд давааны зөвлөг хүртэл үн төлбөргүйгээр үйлчлэх бол за баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 81 чиглэлд их багтаамжийн 618, туслах 17 чиглэлд, бага оврын 90, Зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 4, нийт 730 автобус ажиллах юм байна. За түүнчлэн Төв Цэнгэлдэх хүрээлэнгээс хүү 7 худаг хүртэлх чиглэлд нийт 20 автобус үйлчилгээнд гарах юм байна.